За миний би нодлон жил энэ 2024 оны 4 сарын 19-ний өдөр гарсан их хурлын тогтоолыг гаргахад одоо ажлын хэсгийг ахлаад ажилласан байна. Тухайн үед 2024 оны 5 дугаар сард 1-р гурлийн өн 2454 байсан. Монгол улсад. За та одоо эхлээд нэг юм яриучихгүй. Тэгээд өнөөдөр энэ 9.5% буутсан байгаа үнэ. Нэг. Хоёрдугаар таны амнаас сая гарч ирсэн гурлийн үн тогтворчсон гэсэн. Хэрвээ гурлийн үн тогтворчсон бол энэ тогтоол гарсан бол хэрвээ ард түмнийхээ төлөө энэ засгийн газар танаа яам ажиллаж байгаа юм бол та ажиллаж байгаа юм бол одоо олон асуулт асуугаад байна л да. Олон хариулъя л. Энэ тогтворж байгаа дээр нөшөө арга хэмжээ авч болохгүйсэн юм уу? Тэгээ одоо яг хажуугаас ингээд хариулаад элдв янз юм яриад байгаа та адилхан юм яриад байгаа. Одоо энэ засгийн газрын тогтоол гэж гараад энэ тогтоолын дагуу 7-8 арга хэмжээ биш шүү дээ. Та энэ тогтоолоо харсан юм уу? Хэрэгжүүлж болохгүй нь үү? Би тухайн үед аж ахуйн нэгжүүдтэй бүгднтэй нуулзсан. Гурилынхантай уулзсан. Тариаланчтай уулзсан. Энэ дотор бүх үнийн асуудал чинь бол хүссэн үсээгүй тэн дотор чинь монопол яваад байгаа шүү дээ. Монопол яваад байгаа. 37 аж ахуйн нэгж байсан өнөөдөр яагаад 5-6 аж ахуйн нэгж яг нийтэр дээр ажиллаж байгаа юм бэ? Та болохоор өрсөлдөөн гэдэг юм. Харин одоо энэ өрсөлдөөн чинь бий болж иж өнөөдөр энэ тогтворжоод үнэн чинь тогтворчлоо шүү дээ. Тэр аж ахуйн нэгж чинь ямар нэгэн өрсөлдөөн байдаг юм бэ? Өснөө бол 30-40 тэрбум төгрөгөөр нь 50 тэрбум төгрөгөөр нь дэмжлэгүүд аваад ингэж явсаар байгаа. Тэгээд жижигүүдээ няс дарсаар байгаа. Одоо өнөөдөр 5-6 нь бол үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэр аж ахуйн нэгжүүдээр очиод ярьжсэн тэр аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн тэр одоо том үйлдвэрлэлээ хамгаалсан яриа өнөөдөр одоо таны амнаас өнөөдөр хөдөө аж ахуйн яамны амнаас л гарч ирээд байна шүү дээ. Бодлогоос гарч ирээд байна шүү дээ. Би аж ахуйн нэгжүүдэд дэмждэг хүн. Аж ахуйн нэгжүүдэд дэмждэг хүн. Аль болох том аж ахуйн нэгж биш, аль болох бага жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж игдүү дунд үйлдвэрлэл байж иж нэг том аж ахуйн нэгж байх уу эсвэл 10 жижиг аж ахуйн нэгж ажиллах уу 10 одоо дахин хүмүүс ард иргэд өөрсдөө амжиргаатай болох уу тэр болгонд нэг арга гэр нэг аж ахуйн нэгж нэг одоо хамт олон амжиргаагаа одоо дэмжиж явах уу гэдэг энэ бодлогыг л авч явдаг. Өнөөдөр Монгол улсад одоо ядуурын хэмжээ хэд байгаа вэ? 30% таа байгаа шүү дээ. Буугаагүй байгаа. 30%. Энэ өндөр тоо шүү дээ. Бид нар энийг өнөөдөр ерөөсөө ярихгүй. Бид одоо энэ заалан дотор байж байгаа арга хэмжээ юуны эцэс юуны төлөө явж байгаа юм бэ? Ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, тэднийг орлоготой болгох, тэдний одоо хэрэглээний төвшингийн одоо өндөрсгөх одоо хэрэгж байгаа бүтээгдэхүүнийг аль болох хямдхан боломжийн үнээр гаргах ёстой гэсэн ийм бодлогыг бид нар барих ёстой шүү дээ. Худлаа биш шүү дээ. Хөлийн цаанд бүх зүйл хүн хямдхан байгаа. Бүх зүйл хямдхан байгаа. Тэр Америкт нь тэр Европт нь тэр энэ одоо гадаа урд хойд хөршигч тэр бүгдэнд нь л хямдхан байгаа шүү дээ. Бид нар яагаад энэ бодлогыг нэг энэ юунд оруулж болохгүй вэ? Хөдөө аж ахуйн бодлого руу яагаад оруулж болохгүй? Хамгийн гол асуудал өрсөлдөөний тухай хууль, худалдааны болон демпингийн эсрэг хуулийг боловсруулж улсын хурлаар оруулж ирсэн энэ хууль хаана вэ? Энэ хууль орж ирээгүй. Дээрээс нь одоо энэ хөдөө аж ахуйг дэмжих сан, бирж энэ яагаад менежментийг бид нар сайжруулж явж болохгүй юм бэ? Энийг яагаад арга хэмжээнүүд оруулж ирээд одоо улсын хурлаар оруулж батлуулж болохгүй юм бэ? Ийм арга хэмжээнүүд аваад яваач гэсэн ийм зүйлийг л хэлье. Хариулт хэрэггүй. Зөндөө олон хариултал сонслоо. За цэндийн сандаг өчрөг шүү. Алга байна.